За миний өвгөнхөө ортноос нь 1990 онд анх төрсөн. Тэр 1990 онд төрж байхад би Төлөв толгойд улсын Краснодар хотын Политехникийн дээд сургуульд оюутан байлаа. Тэр яаж мэдсэн хэрэг надад захилга ирсэн. Анх бол 2-3 өдөр нэлээ их өвдөж төрж исэн. Анхны хүүхдээсэн болохоор тийм баг. Тэгээд ер нь хүн маань гадаадд оюутан байсан. Би өөрөө энд их налхсын төвд өвгөө анх үлгэдэж авч маш их баяр хөөр болж байсан юм аа. Сэргийн нэгдсэн дээд сургуульд дайрны алба хаагаад сонсогч болоод ингээд нийтдээ 7 жил алба хаагаад ингээд сайхан залуу насны аагтаа байж байгаа үед миний охин төрсөн. Одоо төрхийн бол өдөр тоолж хүлээгэл одоо чихэн одоо бүтэн гарахолоо нүдэн бүтэн гарахолоо болоо хүлээсээр агаад төрсөн охин маань. Нэгдүгээр төрөхт нь ямар ч хүн оруулдаг байсан. Би 2 давхад төрж ийн гэж дуулаад тэр модны орой дээр хүртэл авирч гарч хүүхдээ төрхийг одоо бас цус харж ирсэн. Ийм сайхан үе байсан. Миний хувьд ширэглэн цаваа нилээж эхлэх буу талдаа ямар нэг юм гин хийчих гэж салахгүй ч гэдэг тийм л хөвгтөөс их сэргэлэн. Анхны хүү байсан. Тэгээд ер нь их дураараа тийм ер нь л их эрхлүүлсэндээ том хүү бол бид нар уян зөөлөн сэтгэлтэй уйхан Жохон 4 настай байсан. Одоо зах зээлийн үед төрсөн ч бид нар чинь одоо 90 онд тэгээд 4 настай байхдаа нөгөө нэг годомжныхаа одоо ойр хавийн нөгөө жохон хүүхдүүдийг юу яцсан дагуулсан такси барих гад ингээд зам дээр зогсож байдаг байхгүй юу. Тэгээд тийм их сэргэлэн ер нь бол танихгүй хүнж байхгүй байнга инээж явна. Ганц бид нар ээж аав нь имээ өвөн ч биш. Тэгэл ер нь манай ээж найзууд бидний ингээд одоо хүрээсэн бүх хүмүүс манай болор цэцгээр бахархаж идэг, болор цэцэд хайртай байдаг. Ийм л одоо надад бол би боддог одоо бурхан төрсөн, бурхан охиныгоо бол би одоо миний бурхан л гэж боддог одоо. Хаалуудж хашаа суусан хүчээр нөгөө чинь 2012 оноос 13 онд бас зэрэг алга болсон байна шүү дээ. Зэрэг алга хайхдаа маш сайн хайсан. Тэрнийг хайсны дараа зэрэгээс алгадахт нь бас гарахгүй тэнд үлдээ идвэс. Тэгээ миний одоо жинхэнэ ахгүй нөө арай маш амжилттай гүйцэтгэж байгаа. 2017 онд юм байна да. Нэг өдөр уцц залуусаас ярьдээ. Цаар яриад за 3 мэдээ байна ээж аав гэлтгсэн. За ямар мэдээ болов бас айж байгаа юм бол яана гэж хайсан чинь. Ямарсан хань ижилтэй болж байна гэд баярлалаа гэсэн чи дахиад нэг гоё мэдээ дуулганаа гэл. За ямар мэдээ болов гэсэн чи найз охин маань одоо ингээд жирэмсэн болсон гэлтгсэн. Тэгээ бөөн баяр ямар гоё юм бэ тийм үгээл бас ингээд нулимс туслуулаад тэгэл ямар гоё ямар мундаг миний хөөстө сайн байна баяр үргээ. Дахиад нэг мэдээ байна гэж хэлдэг байхгүй юу? Хүүхд минь 2 ихрээ гэд. Тэгээ бид нар шин бүргэстэн нэрэ дуугарч чадахгүй болоод бүгдээрээ. Тэгэхээр нь бид нар худлаа яриад байгаа юм үний яриад байгаа юм бүр өмшгөө олчиж байгаа юм чинь. Тэгэлсэн чинь тэр үнэхээр үнэн байсан. Нэрэл тэгэл өстө 2 ихэр хүүгээ тэгрээл ирсэн дээ. Миний охин бол одоо маш гавшгаа сэргэлэн цовоо юм шийдэн хэлдэг зоригтой гэдэг юм уу да. Тэгж хэлдэг хөхтэй байгаа. Ирээл шууд одоо бид нар яач гинтл одоо анх удаа орж иж байгаа шүү дээ. Аавд давж орж ирэл мэдлээл их шийдэнгүй. Бас мэдлэг чадвар сайтай цаана ярьж хөрж байгаа маш ухамсартай ярьж хөрдөг. Тийм би бас одоо нэг хөргөнтэй болохоор яах юм баал энэ төр гэж боддог чинь. Сүн чи одоо бас яг манай охин чинь хантай боллоо гэсэн чинь яг өөртөө адилхан тийм нэг тийм нээлттэй гэх юм уу одоо бас л тэгээд нэг ямар ч тийм бид нарт тийм зааг мааг одоо энэ миний хөргөн гэх юм зааг биднэрт байгаагүй. Би боддог байхгүй. Өглөө ажиллаж ял хин орой ажиллаж ял хин би утсаар фэйсбүүкээр ороод ирэл уртаа ажилдаа явчихсан. Нуруу нүдчихгүй, бие модчихгүй их санаа зовдөг хөргөнд байнга. Тэр нөгөө Солонгост чинь янз бүрийн байдлаар хүнд хүчээр ажил хийж байгаа гэж сонсоод штэ. Тийм л хайртай би бол хөргөндөө. Миний би 2 хүүхэдтэй л 2 ихтэй хүүхэдтэй. Анхнаасаа л 2 хүүхэдтэй байсан юм байна даа гэж бодохдохоор надад тийм сэтгэл төрдөг. Одоо хүртэл
Тэгээ одоо энэ хормын үйл ажиллагааг ингээд бас сюрприз маягаар биднэрт ингэж зарлж ингэж бүх юм ингэ гоё хийж байгаа байхгүй. Одоо жишээлбэл сая одоо 14 хоног л амрах хөөхтөн байгаа шүү дээ энэ чинь. Тэгэл уцсан. Тэгэл бүгдээр нь нийт 8 хүн ирнэ битүүр сайхан баярлал ингэ байжсэн чинь. Гинт аавад би нэг юм хэлмээр байна. Хичиг юу хэлэх гэж байгаа юм гэсэн чинь. Би одоо ингэ 14 хоног дотор нэг амжилттай ажил нэг том ажил амжуулмаар байна гэж. Юу вэ гэсэн чинь. Аа би хормоо хийнэ. Хийгдэх байхгүй. Гүн сандарч байгаа юм чинь. За би тэгээ бодлоо. Гинт туламдаад ёо минийх одоо тэр чи одоо яаж болох юм? Амчих юм уу? 14 хоногт амчих юм болох юм. Мэдхгүй бид энэ чи одоо сайн ойлгохгүй байна. Амжилгээд болно гэж. Тэгэл энэ зүтгэснээ зүтгэхэр миний хөөч одоо ингээд сайхан хормоо хийх гэж зүтгэж байна. Зорьсон зорилгодоо заавал хүрээрээ, өөрийнхөө бодсон бүхнийг заавал биелүүлээрээ. Тийм ээж аваагаа дандаа баярлуулж явдагт нь маш их баярлж авдаг шүү. Тэгээд хамгийн гол нь эрүүл энх байгаарай. Бие сайн бодож одоо хүний нутагт байдаг учраас гэр бүлийн өндөр төргөж тэгээд аз жаргалтай сайн сайхан явна гэдэгт итгэлтэй байна. Хүний амьдрал сайн юм тохиолдно. Тэгээд зовлонгийн өмнө шантрахгүй, жаргалын өмнө одоо хөлөө алдахгүй сайн сайхан л амьдраасай л гэж. Одоо хүн болго эцэг их хүн бүхний л хүсэл те баярлаж гялаж явж байгаа үү. Хүний амьдралын зам одоо гал голомтой үүсгээд гэр бүл болоод ингээд сайхан эх орондоо 2-2 эрэгтэй хүүхэдтэй ингээд 4 ам бүл ингээ амьдрна гэж бодоход надад бол маш их бахархалтай санагдчих. Дөрв болоод үржижлээ гэл. Ингээл одоо бэлгшээгэл хойштынх нь амьдрал одоо сайхан эрүүл их аз жаргалтай сайн сайхан яваасаа л гэж эцгийн хувьд бол мөрөөдөж бодож явдаг та. За битүүр одоо хоёулахны байсан бол одоо аруулаа боллоо. Ямар сайхан аз жаргал вэ? Энэ аз жаргал аав нь маш их баярлж байгаа шүү хүүхдүүдээ гэж хэлэх байна да.